Зяк сайн байна уу? Чадвар хуудварлаж бардгуур эхлээд бэлэн боллоо. Лекса аппаратаар үйлчлэгүрд орно гэж байгаа шүү дээ. Бас боломжтой бол энэ дас руу дөнөшөөгээрэй. За тэгээд тоглон сууж тал ус хоёроо. Өмнөх парт жинхёг Тересаг араас нь утгалаа алчдаг да. Дэрнээс үргэлжлүүлээ явъя. Алис амар инээснэ. Хүн гэхэд ажгүй шүү. Зойлголаа. Хэлэлтэй. Балагсаг бүрхсэн хаалтыг арилгахын тулд чамайг энэ 7 оттой Бархами бүгжинд зөнсөж явах ёстой. Жинхёг левлээ ахихгүй нэг левелтэйгээ байх гээд монголчуудыг бүрэн алахгүй байгаад гэсэн да. Энэ нь учиртай. Бархами бүгжийг зөвхөн нэг левелтэй багтаа ашиглаж болдог. Жинхёгийн ухаан нэтер бол нэрээ тэгэхээр ярилдагвэ. Яалчгүй 11 жил тоглосон гэсэн шиг. Энэ шидийн тойрог 1 минутын дараа бүрэн алга болно. Одоо чиний сонголт үлдлээ. Миний итгэл түвшмэд Бэлиус. Байдал буруугаар өргүүл энийг галаа шидийн тойргийг нь устгаарай. Тэгэхэд бууж ирсэн ээ. Алис мөн атрик миний бие сүнсээ шилжүүлэхийг зөвшөөрч байна. Дажгүй. Давч биш. Гайгүй тухтай. Шинэ гэр чинь таалагдж байвал болоо доо. Шинэ гэрээ? Тэгсэн оддын эдэлсэл ашиглаад Тереса босоод ирнэ. Энэ ядаг шодрыг гэхээр шууд өгөхгүй бол буцаад амилж болдог. 240 цагийн дараа дахин ашиглах боломжтой. Бэлиус энэ худалч нь авшиг босдог. Тэгэд нөгөө сорогчтой манай хоёр тулднаа. Манай хоёр ч жинхёг тулднаа. Тереса, барьцааны хүмүүс. Бэлиус бүр гайхацаа. Энэ шид үйлчлэхгүй нэ гэж юу? Чиний шид миний гал эсрэг зүйлс. Бас Алис энэ бүгжинд орох үед та нар аль хэдийнэ ялгцсан. Нөгөө балхаа бүлгмийн аханд нь гайхацсан. Тересагаас энэ хэмбэгээ асуусан чи Тереса би ч бас сайн мэдэхгүй нааш ярьж байхдаа таарсан юмаа гэдэг. Тэгээд Тереса дөр хурж ирсэн ээ. Ямар тач амжилттай байлаа шүү. Тереса тэгсэн. Баярлалаа. Чиний ачаар бүх хүмүүс амьд гарлаа. Гэхэд нөхцөл нь билээ жихээ нөгөө оддын ажиллагааг нь авчдаг. Шанглыг нь аваад эндээс гарахуудаа гэж байж байсан нөгөө балхаа бүлгмийн ахмад нь энэ дайралтаас олцсон бүх ариун үзүүс балхаа бүлгмийн нэрдор байгаа. Би та нарын аймыг аварч байхад энэ гинтгийн шанглыг та нар аавна гэж юу? Үгүй. Бид танд оронд мөнгө эсвэл заасаг. За яах вэ? Дөгж хүсэж байгаа л да. Тэгсэн нөгөө балхаа бүлгмийн ахмад Мерлиний тагийг авах гэд хүрдэг байхгүй. Тэгсэн гарн дээр нэг улаан тэмдэг гараад ирдэг. Энэ нь хараад Алисыг алж үс тэр хараад найрладаг. Катер солигдоход самкигүүд нь баахан сэтгүүлснээр ирсэн байдаг. Нөгөө стокер энэ урт үстэй баа гэд утахгүй энэ яндан цэвэрлэгдэж дуусна гэж хэлсэн байдаг. Тэгээ яг тамхи асаах гэж байсан балхаа бүлгмийнхэн гараад ирнэ. Нөгөө Мерлиний тайганд хүрдэг ахмадыг хамаг үс нь унтсан. Өмсөх сормос өдр байхгүй өөр. Энэ нөгөө Мерлин харахгүй. Шунал их тул шулан болно гэж. Тереса тэгээ сэтгүүлч нар хандаад гэндэг энэ хүн ганцаараа цэвэрлсэн гэдэг. Тереса миний нуусыг хадгална гэсэн болохоор санаа зовох хэрэг байхгүй. Одоо гиснэ Бархами бүгжээр гаргаад ирдэг. Намайг өмхийг кармада бүтэн өдөр яаж ойлгож хөрөхлөө вэ? Намайг хэн гэдгийг мэдэхгүй юу? Гэсэн жихёг Бархами бүгжээр эргүүлээс аваад эхэлнэ. Хөрхөн Алисыг 3 цаг эргүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгээд Алисыг бүгжнөөс нь гаргаад ирсэн чинь хачин жижиг юм байдаг. Өөрөөр Алисыг жижиг хөлбөр хийж болно. Чи өөрийнхөө бүх хүчний 1% ч гаргаж чадахгүй. Гиснэ. Гэтэ чи юм байгаа дээр энгийн засваргчоос хамаагүй хүчтэй. За. Өөрийнхөө балаа сонсч. Миний гэнтэнд хэлсэн үгс оргүй хоосон биш ээ. Би чамайг эрх чөлөөтэй болоход туслая. Юу гэсэн үг? Алис мөн атрикш. Чи надад туслал. Би чамайг хоорсон бүгдийг халаад буцаад атрикш гэр бүлийн толгой болгоё гэдэг. Ингээд нэг ёсондоо бол Алис маань жинхёгт амтарч байгаа. Катер солигдож жинхёг нэг барилгын доор ирсэн байдаг. Тэгээ маска зүүснэ бүлгмүүд бүгдийг өөрийн болгоно яана миний асуудал биш. Гэхдээ намайг алах гэж оролдоно гинэ. Зүмөр өнгөрөхгүй дээ гэж боддог. Тэгээ хаалгын цөм шааж буруу орж ин ш. Тэгээ хаалгын цөм өшгөлж орж ирээд төв байна. Тэгсэн дээд тохорт нөгөө Халюкийн ахын дарагдаа загнуулсан 3 цагийн цогцолт хийгээд байждаг. Тэгтэл жинхэнэ хаалгын бас л сүмдэлбэлээд ороод ирнэ. Чин бүлгмийн толгойн юм уу? Тэгсэн Халюк ахын дайрсан чинь жинхэнэ маск аваад юу вэ? Бэд асуун усаад авна. Тэгээ сандал дээр сууж нөгөө бүлгмийнх нь ахмад нь сэлмээ аваад сүлбэх гэсэн ширээн дээр байсан гоо даамыг хуруугаараа нислаад сэлмийг нь хаваач. Тэгсэн нөгөө гарчин бүл бүсрээд ганц алах гэсний төлөө юун сүртэй
гэд байжсэн ч их духан дундурнгоо дамаа наслаатах. Наад ламаа бодолтой ойлгоор. Манай бүлгмийн 50 гишүүн санхуудаа өстө намайг бол чамаа гална идэрхсэн чинь жигё года матгаж авснаа. Шидэ шингээгээд нүдэн гэрэлтэж байгаа. Нөгөө дурааклуу шидэд цонхоор шидэд алчна. Тэгээд талигаа ах дээр очсноо. Чиний амьд байгаа шалгаач чиний дүүж хүртлээ нүдэнд битгий үзэгд. Бас тэр хэвтэд байгаа. Бос. Энийг одоо нүдний шилдэгэ юмнаа. Чи одоо нүсний бүлгмийн төлөөл. Үгүй би өдөртлаач намайг хинч таахгүй штэ. Санаа зовлтгүй. Эсрэг байгаа хүмүүс чинь зохицуулах хүн явуулна. Нөгөө цанхад байсан гişүүд нь буцаад ирж байгаад гадаа ахмад нь өгцөн байхыг хараад дээш ипэр. Тэгсэн нөгөө манайс нүдний шилтийг хараад заандаж авснаа. Чинд юу хийж байгаа юм? Юу болсон гэд зандард үйжсэн. Айлс ардна. Өөрөө болгоч хойгоод заавал хүн оролцуулах гээд. Тэгсэн нөгөө баг за яриа штэ ганц мө бацаан юм болсон гэж юу. Чи сая намайг бацаан гэсэн үү? Гэд хэлчихнэ. Айлс. Жинхогийг Франк гэсэн гэрчлэн гарсан байдаг. Темпо 9 нүдний шилд Айлс бүгд цугсан байгаа харагдав. Та нарыг хооронд нь танилцуулъя. Энэ бол Айлс, Хойд Европын тоглогч. Харин энэ бол нүдний шилд. Миний оронд хэрэг бүлгмийг өдөртөж байгаа. Тусламж өрхтөө бол энэс асууж болно шүү. Айлс. Чинээр. Юу? Намаг үддэг тэднэр бурууш. Ганц бацаан гэд бүхэлд нь барилгыг дэлбэгдэг юм чи. Мянган жил амьдарчаад үг тааж чадахгүй яриачд. Тэгээд тэрэлдэж байгаад манай хоёр цуг ангуулчлахаар юмнаа. Сорилтын цамхаг 1-р давхар. Сарны нуур. Жинхэнэ нуур руу орсноо нэг хөшөөний урд очоод сарны гэрлийг гараараа нэг хөшөөрөд усгасан чи доор хаалган очно. Алис ч хүрхрэнд хүрснэ. Миний марцсан ирчихлөө. Сайхан байна шүү. Гэд өжсэн. Тэр байна. Натаа хамтарсан та баярлж байна уу? Гэсэн Айлисын хацсан болоонаа. Өөрхөн Айлис бүр хайршд. Жихөө нөгөө одны ажиллаараа хөлдөө нүвсээ өөртөө шингэж яадаг. Манай нь 18. Ингэснээр жигшог Айлисыг ингээд гаргаад явхад арай амар болсон байдаг. Тэгээд дотроо отохдоо цамхгийн оршгоноор тоглогчныг юу гэж боддог бол олон мянган жил амьдарсан Айлис өөрийгөө тоглоомын дата гэж бодох болов гэд Айлисаас юм асуусан чинь глич юм уу ингээд нэг алдаа шиг ингээд гацдаг. Тэгсэн Айлис нэг зүйл ирж байна. Тэгтэл баахан том цохнууд байдаг. Төвшин 25. Одоо эдслээ ашиглаад цохнуудын хамгаалтыг 30% бууруулснаа. Айлис одоо чиний ээлж гэдэг. Юу? Наад чи язгуурт энэ зав амьтад толд гэж байгаа юм уу? Юу язгууртаа? Айлис цосон шидээрээ цохнуудыг өөрсөн чинь жинхэнэ завсрын оноогоо ашиглаад ядах юмгүй бүгдийг хэрччихдэг. Тэгээд дүүнүүлээвэл ахнаа. Өөрийгөө арай удаан ярьлаа. Та нарт найдлаа шүү. Өрөөдөр гэд их хядлаг болноо. Кадр солигдоход Олимпус бүлгмийн хурлын өрөөнд дэлхийн том бүлгмүүдийн толгойлогч нар уулзж байд. Титан бүлгмийн төлөөлөгч Патрик, Жонхо бүлгмийн төлөөлөгч Танвей, Олимпус бүлгмийн төлөөлөгч Мария, бас Терesa, Дангон бүлгмийн 3 дахь дайралтын Ахмад, Багжинхо. Энэд юун хурал хийж байна гэхээр 3 дугаар давхрыг цэвэрлэх талаар ярьж байдаг. 100 гишүүнтэй дайралтын салаа явсан ч эргэж ирсэн нь 9. 3 дугаар давхрын боссыг ялахын тулд тэрний өдөртөг 100 мянган хөшөөг ялах ёстой. Хэрвээ хангалттай их 15 левелтэй тоглогчтой болж. Тэгсэн нөгөө Титан бүлгмийн Патрик өчтөрч төгрөөд бидэнтэй холбогдсон. Тэгээд нэг нөхцөлдөө бидэнд туслая гэсэн. Нөгөө өднөш дуугаа авалцаад өгөө гэж байгаамаа. Тэгсэн галаас нь нэг өвгөн гараад ирдэг чөтгөрүүд нэг нь. Чимөө өөхгээ түрээд иргөө. Гэт Дангон бүлгмийн баг ширээ аваад шидсэн Тэнвэйч сэлмээ сугалдаг. Нөгөө өвгөн чин харанхуй болсны сахиул гэж чадвар ашигладаг. Тэгээд баахан арга яснаар гадаа хашаанд гараад ирнэ. Арай наа таягчаа. Оо мэддэг эргөө. Энэ таяг 99 материал цуглуулж байж бүтээдэг шунлын таяг. Тэгсэн нөгөө хэд нь хэрвээ энэ хүчтэй бол бид 3 дахь тохирыг боосыг ялж чадхаар байна. Гэт энэ өвгөний саналыг сонсох гээд байдаг. Мариач та нар галзуураа юу гэд нөгөө хэдтэйгээ муудалцаал. Терesa харин дотроо хэрвээ жихөөг энд байсан болж. Гэсэн жихөөг Терesa руу залгадаг. Танаа Терesa юу вэ? Ой, наарч юу болоод юм. Гэт маска зүүн. Нөгөө хэд нь ч аннаун байна гэж хайхдаг. Аннауныг авах гээд бүх бүлгмүүд л шүсэг олжуулж байгаа. Наа төлөх таягаараа чадна гэхгээ. Гэгээд нэг зүрх ариун тосны хувцс. Энэ хоёроор л хийцсэн юм шүү дээ. Жинхэнэ нь байсан бол нүдэн гэрэлтэх ёстой. Бас гадаа байгаа ари шатнуудыг харалтаа. Ганц үлээхэд унчхаар л шүү дээ. Тэгтэл нөгөө өвгөө нуурлаад дараа болснаа гэд алга болчихдог. Жинхэнэ бол та нар зүгээр байж би ороод цэвэрлэг гараад ирээгээд байгаа байхгүй.
Тэгсэн нөгөө бүлгэмүүд нь болохоор муу санаалж өөрсдөө авахыг бодоод амаа олцаа санал тавьд идэг. Жинхёг ч хэрэггүй. Би зөвхөн сайн найзтай тусалж байгаамаа гэдэг. Тэ өөрийгөө жинхээстэй. Жинхёг LED-ний 12 левелтэй болсон байдаг. Ой, Канжишиг. Намайг яаж ч ганцаараа миний үлдээ зүрхлэв. Мана минь байгааг болохоор жоох нэг л оноо. Айлс бэ. Тэгээд дэлгүүрээс баахан FD зэрэглийн зүйлс амгуутлаа нэг нүглөө өсөрчдөг. Оо, наваа мэддэг гэж юу? Мэдлэг авах те. Цөлийн тэнүүлж нахаа. Анобис бэнд ирэлцэх гэж өрөөгөө. Бүрээдэр. Тэгсэн анобис нэдэг. Тэгтлээ айлс өмнөр нь орсноо. Энэ залуу тоглоом биш шүү. Би энтэхээ гаргалж бай. Чэрэн зүгт бэтэгдэг. Хөөхөө айлсвар. Жинхшөг чи нэмсэглээд. Зүгээр дээ. Тэгээд анобис урд очно. Тэгээд анобисын шүүлтгэж чадвараа ашиглаад миний талаар наад цус сургачаасаа сонсноо гэдэг. Энэ чадвар нь болохоор анобис 3 асуулт асуусны дараа 1 минутын турш скейлийг нь хордог. Бас бүх үзүүлэлтийг нь 50%-аар бууралд. Хуулбарлах нөхцөл нь болохоор анобисын төвчээрийг алдагдуулж, оюун ухааныг нь дамжуулж байгаа савыг эвдэл гэсэн мэдэг. Мэдээж өөр хаанаас мэдгэлээ. Тэгвэл чи зөвгөний үүрийг авахар ирсэн үү? Тийм ээ, хар захтар давгүй үнтэй зарагддаг штэ. Тэгвэл сүүлийн асуулт. Миний эзэмшилд орж ирчихэд амьд буцна гэж бодсон уу? Цамшиг нэгнээс угтаж чадахгүй бол амиа орлсон дээр анобисын шүүлд итвчээд жинхёг скейл ашиглаж чадхаа болжгдөг. Шүүлтийг биелүүлэхийн тулд дайч хэрэгтэй. Тэгээд анобис үлэм цөхөрцгөө явуул. Тэсэн жинхёг пенс тоглож гаргаж ирснээр дуу тавиад үжгэлдэг. Энэ дуу нь болохоор цөхөрцгний дайралтай хамлын яг таардаг. Тэрнгөөрөө жинхёг 1 минутын турш булдангаа бүжиглэнэ цөхөрцгийн дайралтуудаас. Тэгээд яг 1 минутанд дууссан жинхёг шууд өөдөөс нь дайрдаг. Тэгсэн өгдөггүй. Миний дайч ийм хиймэнд өхнө гэж бодоё. Би одоохон даалж чадахгүй. Гэтэ амьдрах хүсэлгүй болгож чадна. Гэт нөгөө зөвөрцгийн нүүр нүдгүү сийчнэ. Айлсч бурхан агшраад. Тэрнтэй бол боломжтой юм байна. Жинхёгийн сүүлийн дайралтанд толгоон дээр нь суух байдаг. Тэгсэн нөгөө зөвөрцөг жинхёгийг дээшин шидэд баснаа хүзүүгээ тасч авчихдаг. Анобис ч гайхацаа. Тэгсэн зөвөрцгнөөс мөсний шид ундаг. Ямар гинтэн шаанал вэ? Чамаг энгийн хүн биш гэдгийг мэдлээ. Гэхдээ чи над руу тоглоом мөсөөрөө дайрна гэж юу? Чамтай юу? Надад бууж ирээд болж чадахгүй 42 дугаар давхарт гизээлээ хөвчөөж юу хуцаад байна. Мэдж байгаа бол надад толдох шатгаан чи юу юм? Учир нь уу? Ягт зөвөр хөгжилтэй. Хөгжилтэй гэсэн үү? Яаж өөрийнхөө зугаа цэнгэлтэй намайг оролцож зүрхэлвэ? Анобис зүгүүр гэдэг чадвар ашиглаад дайрсаа. Жохоо нөгөө зүгүүнүүд нь гал мөс хоёроо нийлүүлж байгаад өдрийн гэрэл гих чадвартай болон гутлаа зөрүүлээд ярьдаг. Тэгсэн анобис дайрах төлөвлөгөөгөө өөрчлөөд нөгөө зүгийн үүрэнд байсан зүгүүнүүдийг хүчрхжүүлдэг. Жохог мөсөөрөө дайрсан чинь нөгөөх нь 2 хуваагдчих. Жохог инээснэ. Эцэст нь нэг юм. Гэт нөгөө дэлгүүрээс аваад исэн эмээ шидэд зүгийг томолч. Тэнгүүтлээ үл мэдэх куб гэдэг атма ашиглаад үсэрч гэнэ. Жохог дэлгүүрээс баахан айтм аваад байсан да. Тэрийг анаун куб дотор шингээнгүүтлээ шатаачгана. Тэгээд үлэмж болгодог юм хийж гинэ бас. Ингээд орог XP farm маягийн юм хийж гинэ. Анобис ч бүр шок. Энэ хүн ийм зүйл болохын анхаас мэдж орж ирсэн. Хараалт. Би зүгийн өрөө босдогдсон. Нэг муу хүн л гэж. Жорголд нь хурдан амьд хурж ир. Тэр үчиний үл хүндлэлтийг шүүх бол. Гэт энэ би ност. Ингэснээр жохог анобисын шүүлтийг авчиж байгаамаа. Төвч нь болохоор хэд давсан зэрэгэлтэй байдаг. Нэг хүн дээр нэг л хэрлэх ёстой. Эртний эгөөдийн мурхаа таныг сонирхож ирлээ. Хэдэн бурхад тантай дайсан ч байна. Айлс гайхацаа юу болчих вэ гэж байж байгаа. Жохогийн төвш нь 19 болсон байдаг. Тэгсэн чуун ёсон залгаад санал тавьдаг. Маргааш сэргийлтийн бүлгэмд тоглолцооны донд талааны орлогын тэмцээн зохион. Тэрэнд надтай тол ордонд би чамд хар захын урлаг өгье гэдэг. Хар зах нь болохоор нуус дуутлага худалдаа байхгүй юу? Зөвхөн өргөцсөн хүмүүс л орж орлоо. Маргааш жохог нөгөө тэмцээнд нэрсэн байж байсан. Нөгөө том бүлгэмүүдийн хурлыг бичиж аваад чөтгөрүүдийн хэсгийг нь асаж эдитлээд YouTube дээрээ тавьсан 50 сая хандлт авсан байдаг. Жохог энэ тэмцээнд нь яагаад оролцоогүй вэ гэхээр Франкэд ороогүй. Тэгэд яаж Юсонгтой тулдгүй вэ гэхээр энэ тулааны ялагч нь үзэгчдээсээ нэг хүнтэй тулж болно гэсэн байдаг. Энд тэгсэн РК ирэхээ хоёр маань байж идэг юм аа. Мэдээж зүгээр нэг тэмцээн зохиогүй. Том бүлгэмүүд энд байгаа хүмүүсийг авах санаатай ажиглаад байж байгаа.
Хар үүл бүлэгний захирал цагаан ус Чун Ёсугийг анхаарч байгаа харагдана. Яг сагсуу нөхөр бас хажууд нь байна. Энэ хар үүл бүлгийн AAA зэрэглийн тоглогч 3A шүү заа. Цагаан ус Ёсугийг өмнө нь мөнгөөр зодож авъя гэсэн ч татгалцаа өрөө авсан. Тэгээд хоргоотой хараантаа зуутан заавал авна гэд яваад байгаа. Тэгсэн Чун Ёсуг тэмцэж байсан бүгдийг нэг зорилтоор ялангуутлаа. Сэлмэ Жинхёг руу чиглүүлдэг. Тэгсэн доор нь байсан нөгөө сагсуу нөхөр над руу заашлаа. Ямар аваа байна вэ? Али гэд босоод ирсэн. Цагаан ус суулган гутлаа. Чамааг хэлэв. Сэлмийг нь хар. Бод хоёрын дээшээ зааж байна гэдэг. Жинхёг босоод чи ч хүмүүс төвөг удахтаа сайн юм аа гэд боон. Тэгсэн нөгөө цагаан ус төвчний тоглогчтой тулдах гэж үгээд гайхацсан байдаг. Хар сахын урилга авмаар байвал бүхнээ гаргасан нэртэй. Гингүүтээ сүнс ангуучлагч илдгээд level 6-тай чадвар ашигладаг. Ойлголоо. Өрөөдөр столкром. Чи хэр олон чадвартай юм бэ? Гэт онцны Ёсон. Жихог хар захын урилгыг карманаас нь аваад энийг чинь зүгээр өрөхгүй гэд тэгдэг. Хүмүүс ч гайхацсан. Ярка ирэхээ. Ооцолгүй үдчихэ. Нэрээ ирэхээ чи дугаараа өгөөдөгтөө. Бүсгүй байвал өгөхгүй байж болно. Гэхдээ хараад аана гэвэл. Тэгсэн нөгөө сагсуу дураагч өсрээд гараад юм. Жохог үнний мэлмиг ашиглаад харсан. Левел нь 21 байдیں۔ Чадварын хуулбарлах нөхцөл нь болохоор энэ сагсуу чамд чадах гэж байна. Хэрвээ яаж гэдгийг илрүүлж чадвал өвдөнж битний мөргөлдөөнийг авч чадна гэдэг. Байлта надруу ингэж харсны хэрэггүй. Би зүгээр л чамд амжилт төсөх гэж ирсэн. Гэт гар барих гинэ. Тэгсэн үнний мэлми энэ сагсуу одлоо гэж байна гэдэг. Жохог ч инээгээд тэмцээний ялагчийг сэтгүүлчдийн өмнө шивштэй байдал оруулах гэсэн мэт. Гэсэн нөхцөл нь билээд өлөнж битний мөргөлдөөн гэж чадвар авчихсан. Энэ нь өлөнж битний шиг хүчтэй болох. Атомын хүчийг нь 10 дахин үржүүлж өгдөг. Жохог ч өөдөөс нь худлаа инээж байгаад хоёр асуулт асуугаад гар барьснаа. Төвөөс сүүлсээ асуулт. Орчны тулаанд ялна гэж бодоо юу? Гэсэн чинь нөгөөх нь мэдээж гэж чадвараа ашиглаж байсан чинь болдгоо. Жохог энэ дээр Анубисын шүүлтийг ашигласан. Нэг минутын турш чадвараа хэрэгжилж чадхаа болдог. Нөгөөх нь ч яагаад болохоо болчихгүй гайхаад байжсэн. Зөрүүлээд Жинхёг гарыг натгаад өмнөөс хөрүүлчихнэ. Нөгөөх нь ч болооч гэд хидэд савсан Жинхёг зөрүүлээд гар тохиол амнаас нь хөөс ахраад унт. Тэгсэн цагаан уст бууж ирээд яаж хүмүүс өмнө тэрнээс хөвшөлтэй байдал оруулж өрхөл вэ? Жинхёг үнний мэлмиг ашигласан цагаан устын левел нь 34. Чадварыг нь хуулбарлах нөхцөл нь болохоор цагаан устын бахархлагын өвөө болгох гэдэг. Цагаан усч дулааны барилтаа ороод үсрээд дайрсан. Жохог өдрийн гэрлээ ашиглаад хүмүүсийг харахгүй болгонгуутлаа жинжаалаараа зөрүүлж дайрдаг. Энэ миний чөтгөрийн цусан кийг тэсч байна гэдэг. Боломжгүй юм. Урдгар тохрон боссыг алсан миний өөдөөс. Гээд дахиад савах гэж байтал сэрэгчдийн холбооны ерөнхийлөгч сориуд хурж ирээд бололдог. Цагаан үсч захирлаа та яг цагтаа ирлээ. Энэ залуу манай бүлгмийн шившгтэй байдалд унагсан ирэхэд гоншгоноод байжсэн сориуд шууд анснаа. Танилцах таатай өнд тоглож байгаа шүү. Би бол сэрэгчтэй холбооны ерөнхийлөгч сориуд. Та манаас шалгагчид дарамтсан байлээ. За тэр ч яах. Ганчхёг. Та Солонгосын 16 дахь эс төвчний тоглогч болсон байна. Танд баяр хүргэе. За, ингээд энэ удаагийн имчилгээ дуусглаа. Чадхаараа л уртыг хэлээ шүү guys. Дараагийн партийг хурдан үсгийг хүсвэл лайк сабатараар. Энд ч урамшаал хийгээд өгнө штэ. За тэгээд дараагийн имчилгээ хүртэл баяртай.